Лем бол гоц ухаантай, ялангуяа математиктаа маш сайн сурагч охин. Охины аав түүнийг нэр хүндтэй сургуульд сургахыг зорддог бөгөөд тус сургуулийн захирал дүрмээс гадуур охинд тэтгэлэг олгож өдрийн хоосоор үнгүй үйлчлэхээр болдог. Ангийнхаа баян тансаг үйд тэнгийнхэн дундаа шалгалтын тестийг өөрөө биедан хийж давж гарч чадах цорын ганц хүн нь гоц ухаантан Лен охин байлаа. Сайн сурч эцэг эхийнхээ магтаалыг сонсож үнэтэй бэлэг сэст авахыг хүссэн ангийнхан нь Лен охинд ашигтай санал тавина. Охин тэдний өмнөөс шалгахт боосон даалгаврыг нь бодож өгöd мөнгө авч эхэлнэ. Ингэснээр гол дүрийн охин маань өдрөөс өдөрт лоурийн хэрэгт татагдан ордог. 2017 онд гарсан Bad Genius гэдэг Таиландын маш сонирхолтой кино юу. Таиландын чинэлэг гэр бүлийн хүүхдүүд суралцдаг нэр хүндтэй сургуулийн захирал эмэгтэй гоц ухаантай Лен охины хувийн хэрэгтэй танилцж байгаагаар энэ кино эхэлдэг. Охины аав нь захирлын өрөөнд охиныхоо ололт амжилтын бичгүүд, шагнасуудыг авчирсан байлаа. Захирал эмэгтэй охины чадварт огтхонч эргэлзэхгүй байсан бөгөөд түүний гоц ухааныг өндрөөр өмөлж ахлах ангитай эсвүүцэн авахд бэлэн байв. Гэвч Лен охин бодох хугацаа хүснэ. Бага цалинтай багш шийдэг аав нь түүнийг энэ үнэтэй сургуульд шилжүүлэхээр зүтгэж байсан ч охин үүнийг өөрийн гоц ухаанаараа сайн бодож үзэх хэрэгтэй байлаа. Жилийн зардлаа хэдхэн хоромд толгой дотроо тооцоож үзээд охин аавда 150 мянган баатын сургалтын төлбөрийг та төлж дийлэхгүй гэдгийг нь хэлнэ. Аав нь охиндоо би төлж чадна гэхэд охин нь үгүй та чадахгүй гэж маргав. Энэ үед нь захирал эмэгтэй харин чи үнгүй сурвал ямар вэ гэж аав охин хоёрын яриаг тасаллаа. Ирээдүйдээ сурагчийг алдахгүй тулд захирал охинд үнгүй өдрийн хоос хүртэл нэмж санал болгож тэд энэхүү өгөөмөр саналыг мэдээж баяртайгаар хүлээж авна. Үүний дараа сургуулийн үнэмлэхний зураг авалтын үеэр Лен Грейс гэдэг үзэсгэлэнтэй охинтой танилцсан. Нөхөрсөг Грейс шинэ охинд гоё зураг авахулахад нь тусалж гадаад төрхийг нь янзалж өгнө. Охидын дунд богино хугацаанд нөхөржөс бий болж номын санд сууж байхдаа Грейс сургуулийн театрт тоглох мөрөөдөлтөйгөө хуваалцсан. Гэвч асуудал нь захирлын шин дүрмээр математикийн муу дүнгээсээ болоод Грейс хичээлээс гадуур ямар ч үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон байв. Грейс огт бодож чадахгүй байгаа бодлогуудаа Ленд үзүүлэхэд шинэ охин секундын дотор зөв хариуг нь зээжэр бодож гаргана. Бодлолтын аргачлалыг нь найздаа тайлбарсан ч тэр нь Грейсийн хувьд ойлгохдохгүй нууц хэвэр үлдсэн тул тэр даруй онцорлагт нь найзаасаа дартлага өгөхийг гуйж эхэллээ. Дараагаар нь ангид математикийн явцын шалгалт явагдана. Лен шалгалтын хуудсан дээр Грейстэй номын санд хамт давтсан бодлогуудтай яг ижил бодлогуудыг хараад найзыгаа төвөггүй хийгээд өндөр дүн авна гэж найдаж байв. Гэвч арын ширээн цуух найз нь юу ч санахгүй байгаа нь тодорхой болсонд Лен хариуг балруулсан дээр бичээд гутландаа хийж Грейс дамжуулахар шийдлээ. Хатуу ширүүн багшийн хяналтанд дор энэ төлөвлөгөө яг нурах шахаж шинэ онцорлагтан охин шийтгэж хүлээх эрсдэл тожгорно. Гэсэн хэдиж гоц ухаантай охин эцсийн мөчөд аргалж чаддаг. Найзууд энэхүү хурган янзлалтаа тэмдэглэхээр ангийн хүү Паттинд очино. Түүний эцэг эх нь усан сантай тансаг зочид буудал эзэмшдэг бөгөөд Грейс Патттай үерхдэг байв. Ам султай найз охин нь Лений гайхалтай оюуны чадвар болон шалгалт дээр өөрт нь хэрхэн туссан тавсаар найз өвгөндөө Асидинэ ярьчихсан тодорхой болов. Түүгээрч багахгүй баян айлын хүү Овсготой Пат Асидинэ хэд хэдэн ангийнхантайгаа нийлж шинэ охинд зориулсан сонирхолтой санал бэлдсэн байлаа. Баян айлын хүүхдүүдийн бэлдсэн тэр санал нь Лен охин Пат болон түүний 5 найзын даалгаврыг бодож өгөх байлаа. Чамайг зөвшөөрүүлэх амаргүй гэдгийг мэднэ. Гэхдээ чи зөвшөөрүүлэх хичээс бүрээр 3,000 баат авна гэж хэлв. Ингээд ядуутар Ленд асар их мөнгө олох боломж гарч ирлээ. Гэхдээ буцаж ирээд охин төвлөр ур тоглох зураа уг саналыг тунгаан бодох бөгөөд хэрв зөвшөөрвөл ангийнхандаа зөв хариуг хэрхэн анзаарахдаггүйгээр дамжуулах аргыг гэнэт бодож олдог. Маргааш нь охин сургалт муутай баян сурагчдыг цуглуулж, шалгалтын үеэр хэрхэн харилцах аргыг тайлбарлаж өгнө. 4 хариултын хувьсбар, 4 өөр хурууны тогшилт, аргагүй гоц ухаантай төгөлдөр хуурч юм аа. Ингээд эхний шалгалт дээр энэ систем төгс ажиллав. Анхны мөнгө аваад охин аавдаа үнэтэй цамц авч бэлэглэнэ. Гин цайлхан эцэг нь охиноо төгөлдөр хуурын хичээл зааж мөнгө олж байгаа гэж бодлоо. Улам олон сурагчдад туслахын зэрэгцээ Лен сурлагын дүнгээрээ өөрөө тэргүүлсээр байлаа. Түүнтэй энэ тэргүүлэгчдийн байрыг нь даруухан хүү банк гихч хуваалцсан. Захирал энэ хоёр гоц ухаантай сурагчдаа суут өсвөр насныхан хэмээх нэртэй ухаантнуудын шоунд явуулсан. Ленд өөрөөс нь дутхгүй ухаантай хүү таарлагдаж, тайзны ард хүүг өдөж яриа өрнүүлнэ. Сонирхож байгаагаа илэрхийлэхийг хичээж, охин банкийг кафед өрсөн ч ичимхий хүү түүний анхаарлаас зайлсхийв.
Банк болон түүний ээж угаалгын газар ажилладаг бөгөөд тэднийх бага орлоготой тус шинэ тоног төхөөрөмж авах боломжгүй байв. Ихэнх шүнжин хувцас гараараа угаадаг бөгөөд хүүн гэрийн даалгавраа хийхийн оронд ээжтэй тусалдаг байлаа. Сургууль дээр онц сурлагтан хүү зожигдуу байх бөгөөд ангийнхан шалгалтын хариу хуулуучих гэж гуйж их хэмжээний мөнгө санал болгосон ч тэр эрс татгалздаг байв. Ингээд сургууль дээр ээлж шалгалт болж байгааг гаргав. Сурагчид том заасан цугларсан байлаа. Банк бүгдийг хурдан хийж дуусгаад тестийн төгсгөлд гинтийн даалгавар байгааг харна. Тэр багшаас тодруулахад энэ тест 2 хувилбартай. Өөрийн хувилбарын дагуу бүглэрэг гэсэн хариуг багшаас авна. Ингээд линий удирдлагын доорх төвлөрдөр хуурчдын бүлэглэлийн тестийн хувилбарууд өөр байгаа нь тодорхой болов. Одоо охин өгөгдсөн хугацаанд зөвхөн өөрийн даалгаврыг бодоод зогсохгүй. Нөгөө хувилбарын хуудсыг олж аваад түүнийг бас бодох хэрэгтэй болсон юм. Тонгоос бусад бүх амсаатнууд хариуг дуусгууртай хүлээж байв. Сандарсан хүү хөлсөө цотгоожин Лений хуудас руу байн өнгөөхийг оролцно. Тэдний нууц хувилдааныг мэдээгүй шудрах хүү банк охинд энэ тухай анхааруулахыг хичээнэ. Тэр охины ширээнийх нь хажууд сансаргүйгээр цааш унгаас нь дүрээс гэж түүн дээрээ зурус үлдээсэн байв. Түүнээс гадна банк багшд нөхцөл байдлыг анхааруулна. Шалгалт дээр Лин аргалж 2 хувилбарыг хоёуланг нь бодож чадсанаар төлбөртөө бүх сурагчдаа өндөр дүн авах боломжийг бүрдүүлнэ. Ингээд сурагчдад аюулс өнгөрсөн биз санагдав. Гэтэл гинэт Лин Тонг хоёрыг захирлын өрөөнд дуудлаа. Тэнд ашидын нөгөө банк байх бөгөөд тэр шалгалт дээрх шудраг бус байдлын талаар захирал тоолж ирсэн юм. Сурагчид болсон явдлыг өгөөсгөх боловч захирал Лений хариултын хуудас түүний тестийн хувилбартай тохирохгүй байгааг анзаарна. Лоурийн хэрэг илэрч охины аавыг сургууль дээр дуудлаа. Онц сурлагтны үйлдэлд урам хугарсан захирал түүнийг сургуулиас хөөхгүйч өмнө нь олгосон тэтгэлгийг цоцолж сүүлчийн жилийн сургалтын төлбөрийг гэр бүл нь өөрсдөө төлөхөр болсоо. Ингээд зуны амралт дуусаж сурагчид төгсөх ангитаа исэн орно. Сэтгэл догдсон Грейс хамгийн түрүүнд найзыгаа Паттийн эцэг эхийн зочид буудалд уулзахаараа урина. Найз охин нь ахаад сургуулийн шалгалт дээр бодлого бодож мөнгө олох санал тавихгүй байх гэж Лин дотроо найдаж байв. Гэвч Грейс энэ удаад илүү хэцүү даалгавартай иржээ. Найз хүүгэн Паттийнхэнд баян эцэг эхэн хүүгийнх нь сурлах сайжирсанд Грейс эргээр нүжүүлж байна гэж үзээд тэр хоёрыг хуулийн нь Бостны их сургуульд эсэхийг санал болгосон байв. Гэвч үүний тулд Америкийн ихтэй сургуулиудын эсхтийн шалгалтыг давах шаардлагатай. Лин энэ хэрэгт дахин орооцолдохгүй гэж хатуу шийдсэн байлаа. Гэвч Грейс асар их мөнгө санал болгож зүтгэн. Пат 600 мянган баат төлөхөд бэлэн гэдгээ хэлнэ. Бодож багтсан Лин зочид буудлын лобби руу буузаа. Хүлээ авах ширээнд очоод охин энэ саналаас татгалзаж Грейсийн авчирсан шалгалтын гарын авлагыг тэдэнд үлдээхээр шийднэ. Гэвч түүний нүдний өмнө өөр цагийн бүсүүдийн дэлхийн цагийг харуулах ханын цагууд харагдав. Үүнийг хараад охины толгойд дахин нэг суут санаа шууд шун хийгээд ороод ирлээ. Маргааш нь тэр өөрийн санаагаа найзуудтай хэлв. Лин шалгалт Таиландд эхлэхээс өмнө дуусаад амжиж Сидней рүү явхаар төлөвлөсөн. Тэр шалгалтыг өгч хариунуудыг нь цээжлээд зөвхөн Пат Грейс хоёрт төдийгүй. Үүний төлөө мөнгө төлөхөд бэлэн байгаа бүх хүмүүст дамжуулж чадна гэв. Хосууд суут онц сурлагтны энэхүү галзуу санааг сонсоод маш их баярлана. Гэвч бүх зүйл анхаарагдаж байгаа шигээ дардан байсангүй. Шалгалтанд 100 гаруй асуулт байгаа бөгөөд бүх хариултыг нь цээжихийн тулд Линд түүнтэй хамт Сидней рүү явах хамтран ширэхтэй болсон юм. Залтай сурагчид энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд нэмж өөр баян хүүхдүүдийг цуглуулж эхэлнэ. Найзууд энэ ажлыг Тонгод даалгаж маш өндөр нууцтай байхыг шаардна. Ялангуяа шудраг дүрстэй нөгөө нэг гоцхүү банкд энэ төлөвлөгөөгөө огт мэддэхгүй байх нь чухал байв. Тонг банкийг юу ч мэдэж чадахгүй гэдгийг батлан хэлнэ. Учир нь тэд хүүг хүмүүсээр хэсгээр зодуулсан бөгөөд эдгэрэх хөвтлээ шалгалтаа унжиж тэтгэлгээсээ ч хасагдах болсон гэлээ. Сургуулийн семинар нэрэлээр хамсаатнууд төгсөгчдийг нэг заасанд цуглуулсан танилцуулах юм. Пат тэдэнд шалгалтыг ямар залтай аргаар өгч болохыг тайлбарлав. Гоц ухаантан Линий Сиднейгээс явуулах хариунуудыг нууцлан шалгалтанд авч орж босрох харандаан дээр дэлгүүрийн шиг баркод хэлбэрээр хэвлэж болно. Энэхүү суут төлөвлөгөөг биширсэн сурагчид нүүргэлсэн алдар ташилтаар оролцоо баталгаажуулна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ганц гол зүйл дутуу үлдсэн нь Линд Сидней рүү хамт явах хамтрагч байлаа. Охин банк тэтгэлгээс хасагдсан нэгэн дайсам туусан түүнд энэ саналыг тавина. Банк хурам мэхлэлтээс эрс татгалзах боловч Лин түүнийг ятгах чаддаг. Чи дүрмээрээ тоглосон ч амьдрал чамайг шаачглаа шүү дээ гэлээ. Сурагчид орхигдсон хэвлэлийн үйлдвэрт уулзаж тэндээ бэлэн болсон баркодтой хариунуудыг хэвлэхээр төлөвлөнө.
Эхний уулзалт дээр Лин банкд юу хийхийг нь тайлбарлана. Төлөвлөмжийн дагуу банк асуустын хэсэг бүрийн хариуцлагын эхний хагасыг цээжилж явуулах ба Лин хоёр дахь хагасыг нь хариуцна. Энэ ажлынхаа хөлсөнд банк 1 сая баат авах бол харин охин түүнээс 2 дахин ихийг авах болно. Бүх үйлдэлээ сургуулсны дараа Лин нисхийнхээ өмнө эцсийн уулзалтыг зохион байгуулсан. Хэрвээ сууврын ширч хүмүүр байцаашманд оруус юу гэж хариуцахад тэд өөрчлөн бодож төлөвлөнө. Яг энэ үеэр гэрэл Пат ам алдаж банкыг хэвсгээр зодох танхаачуудыг тэр өөрөө явуулсан гэдгээ хэлж байна. Үүнээс болж банк тэтгэлгээ алдаж луурт оролцохыг аргагүй эрхэнд зөвшөөрсөн байв. Уурсаж хэлгэнсэн банк тэдний арга ядан өөрчлөхгүйхийг хүлээж авахгүй бөгөөд Сидней рүү нисхийн яг өмнөхөн луурын ажлыг орхихоор шийднэ. Лин охин бодлоо цэгцэлж ажлаа ганцаараа хийхээр шийдээд нисэх онгоцны буудлын руу явлаа. Гэвч тэнд нь аль хэдийн банк ирсэн байх бөгөөд тэрээр ээжтэй мөнгө олохын тулд өөрийн зарчмаач умартаар шийджээ. Лин банк 2 Сиднейн шалгалтын төвд шалгалт өгөх хамгийн сүүлчийн бүлэгт багтан орно. Тэд гар утснуудаа жорсонд нуугаад шалгалтын танхим руу орцгоолоо. Даасгурыг амжилттай гүйцэтгэж хариуцлуудыг эзээжсэний дараа тэд засварчаанаар Грейс Пат 2 руу хариунуудаа явуулахаар яарна. Гэвч сурагчдад өс санаж байсан банк өөр төлөвлөгөөтэй энд иржээ. Залуу гинэт тохирогцооны нөхцөлийг өөрчилнө. Банк өөрийнхөө шагналын мөнгийг 2 дахин нэмж өгөхийг шаардаж эс бөгөөс хинч хариуг авахгүй гэв. Чамд мөнгө шилжүүлэх 5 минут байна. Эсвэл ямар ч хариу байхгүй гэж сүрдүүлв. Гарцаагүй байдалд орсон хамсаатнууд нь түүний шаардлагыг зөвшөөрсөн ч асуудал үүгээр дууссангүй. 3 дахь хэсгийн шалгалтын дараах завсарлагаанаар хянагч нар ариун цэврийн өрөөнд хит утсан шалгуулагчдыг хуулж байна гэж сэжиглэж шалгахаар орно. Лин овсгоотойгоор мустарч чадах ба тэр байтугай нуусан утсаа аваад гарч чадлаа. Гэвч банк салгасаж байгаад үйлдэл дээрээ баригдав. Түүнийг шалгалтаас гаргаж Лин одоо тогсоомонд ганцаараа үлдэнэ. Охин сүүлийн хэсгийн даалгавруудыг хялбархан бодох боловч тийм олон хариуцлуудыг зээжлэх юм түүний тархины чадлаас хэтэрсэн зүйлс байв. Духнаас нь хөлс урсаж сандарч твцснээс босоод төвлөрч чадахгүй байлаа. Лин бүчгүүтлийн эрмэг дээр ирэх үед генет түүнд хуучин шалгарсан арга нь туслана. Түүний форонууд нь өмнө нь шалгалт дээр хийдэг байсан шигэ зөв хариуцлуудын дарааллыг өөрөө тогшиж эхэлнэ. Анхаарлаа төвлөрүүлж охин төвлөр хуур тогсож байна гэж төсөөлөхөд зөв хариуцлуудын дараалал толгойд нь хялбархан орж ирлээ. Шалгалт дуусахад 10 минут үлдсэн юм. Грейс Пат 2 сүүлийн хариунуудыг хүлээхийн сацуу аль хэдийнэ ирсэн нууцлагдсан хариунуудыг хэвлэж байв. Шипи авахын тулд их мөнгө төлсөн сурагчид бүх зүйл бүтлгүүдэж магадгүй гэж сандарч эхэлнэ. Цаг маш бага үтснийг Лин ухаарч шалгалтын танхимаас гарч хариунуудыг явуулахын тулд өөрөө шалгалтаа өргөжлүүлэх боломжоо золиослон зориуд бөөлжиж өвдсөн мэт дүр эсгэх хэрэг гарлаа. Хэвлэлийн үйлдвэрт эцсийн хариунуудыг хүлээж байж ядан сандарсан байдалтай байж байсан Грейс Пат 2 дээр Линий аав гэнэт ирж бүр илүү хүнд байдалд оруулсан. Утсаа авахгүй байгаа охиноо хаана байгааг хэлхийг аав нь хосуудаас шаардав. Линий аав захиралд болж буй явдлын талаар хэлэхээр завдах үед Лин өөрөө Грейсийн утас руу яаран сандран хариунуудтай мессеж явуулсав. Аавынх нь анхаарлыг сарниулж нөхцөл байдлаас мострохын тулд Грейс охин нь банктай үерхэж байгаа бөгөөд тэд хамтдаа цагийг өнгөрөхөөр Сидней рүү аяллаар явсан гэж худлаа хэлэхэд хүрнэ. Ийм хариу сонсоод тайвширсан Линий аав тэднээс явах бөгөөд хосоод ирсэн бүх хариуг яаралтай хэвлээд төгсөгчдийг шалгалтанд нь явуулсан. Охиных нь өөрийнх нь шалгалтын дүнг хүчингүй тооцсон бөгөөд онгоцны буудлын дээр найзыгаа тоссон Грейс түүнд 2 дахь удаагаа шалгалт өгөхийг санал болгоно. Пат тэдэнд мөнгө төлсөн бүх сурагчид шалгалтаа амжилттай давсныг тэмдэглэн үдшилэг зохионо гэд Линийг урьна. Гэнэт найзуудаа уурсан Лин тэдэнтэй ярилцахаас татгалзаж үдшилэгт очиогүйгээр барахгүй олсон мөнгөөч авахгүй байхаар шийднэ. Энэ үед охин гэнэт шодрог дүр болж хувирна. Лин хинтэй ч харилцахгүй зөвхөн банктай л ярилцах ёстой гэж үзээд шинэ үеийн техник төхөөрөмжөөр дүүрсэн угаалгын газар руу нь очино. Охин түүнд дахин сайн гэдгийг харуулж эвдрэх бодолтой байсан ч хариуд нь дахин мөнгө олох гентийн санал хүлээж авлаа. Банкын бодож олсон шинэ лөөврөөр охин ганцаараа л 10 сая баат олох байв. Заасуу энэ санаагаа суут онцлогдсон охины оролцоогүйгээр юу ч хийж чадахгүй гэдгээ хэлнэ. Охин энэ саналаас эрс татгалзах боловч банк гэнэт түүнийг сүрдүүлж Сидней дэх лөөврийг нь тэгвэл ичлэн гэж занал хэлж эхлэв. Тэгвэл зөвхөн тэр асуудалд орооцтой зогсохгүй хариу авсан бүх хүмүүс тэтгэлгээ алдах болно. Сүрдүүлгийг нь сонссны дараа Лин банкийг дөнгөж
бүх бурууг өөртөө хүлээж олон нийтэд мэдэгдэл хийхээр шийдснээр энэ кино өндөрлөн.